Оройн төргөө үзэгчдийн бизнес мэдээлэл хөтөлбөрийн шинэ сар, шинэ 7 хоногийн эхний дугаар эхлэж байна. Мэдээлэлд овчхон анхаарлаанд болно. Цааны улсын аврах шалралт тэмцээнд багийн дүнгээр манай аймаг төрүүллээ. Энэ сарын 15-наас сахилгааны төлбөр 20 орчим хувиар нэмэгдэнэ. Өнөөдөр байгалийн амтан ургамлын дэлхийн өдөр. Эх орончдын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Физик хими лаборатори манай аймгийн 3 сургуульд нийлүүлэгджээ. Автоончлогын томрогдсоноор замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болно. Хөлтрэг уран сайхны кино хүрэлцээрлээ. Эдгээр болон бусд мэдээллийн дийлэрэнгүйд анхаарлаанд болно. 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний хооронд цааны улсын аврах шалралт тэмцээн манай аймгийн 100 сумд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд манай аймгийн баг тамирчид амжилт оролцож тэргүүн байрыг эзэлсэн байна. Ini 18 насны охин 10 км-ийг тулгуурсан улсын аймгийн тамирчин Орон аймгийн тамирчин Шири манаар барайд орлоо. Найдангийн Фрүү 60-ийн нэрмжид цааны улсын аврах шалралт тэмцээнийг манай аймагт 4 удаагаар амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Дээрх тэмцээнд 13 хүртэлх нас 14-өөс 15, 16-аас 17-наас 18 насны ангилалгсанд 4 ангилалд нийт 105 тамирчин 23 багц медалийн төлөө хурдгаж авахал цаан багаас орон өрсөлдсөн байна. Дээрх тэмцээний шүүгчээр соёл спорт аялал жуулчлалын газрын дасгалжуулагч Баяртуул Монголын цааны холбооноос 5 хүний бие бүрэлдэхүүнтэй баг орон нутгийн төлөөлөл ажилласан байна. Цааны улсын аврах шалралт тэмцээн анх 1994 онд Малчин сум зохион байгуулагдаж байсан төвхтэй бөгөөд энэ удаа 4 дахь удаага болж байгаа маа. Төсвөрийн занчдын 2014 оны тэмцээн зохион байгуулалтад бэлэн боллоо. Энэхүү тэмцээнд Монгол орны өнцөг үлбэрээс төсвөрийн занчид бас зөвлөгчдийн хамт хүрэлцэн иржээ. Энэхүү тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоход бэлэн болсон байна. Энэхүү тэмцээнд 9 аймгийн 13 багийн 105 тамирчин оролцоход одоо бэлтгэл хангаж таа хүн одоо уралдааны гараанд гарахад бэлэн болоод байгаа талхад таатай байна. Ингээд энэхүү тэмцээнийг Өвс аймагт зохион байгуулах ажлыг санаачлан аймгийн соёл спорт аялал жуулчлалын газрын хамт олон энэ тэмцээнийг Өвс аймагт зохион байгуулах шийдэл гаргасан Монголын санчдын холбооны удирдлагууд энэ тэмцээнд урилгаар болон гүндэт зочноор хүрэлцэн ирсэн одоо Ахмад тамирчид түүний дотор цагаан олимпиад улсын одоо аврагт он удаан жил амжилттай урагдж байсан Ахмад тамирчид бол Хөрвжав Бастар, Одосын Бастар Хөрвжав, Энkä, Жамин Дорж, Жамин энд тэмцээнд аймагаас өсвөрийн улсын аврах шалралт болон насан туршидын уралдаанд амжилттай урагдсан Ахмад тамирчид олноор хүрэлцэн ирсэн гэдгийг таатай байна. Ингээд энэхүү тэмцээн бол энэ өдрүүдэд 3 удаагийн улсын аврах шалралт тэмцээн авсан. Малчин сумд 2 удаа, 14 удаа авсан. Энэ удаа олон санчинтай улсын олонтыг аврахтаа ийм сум улсын аврагын тэмцээн авъя гэж шийдэж Монголын цааны холбоонд саналаа хүргэсэн юм аа. Тэгээд цааны холбоо одоо улсын аймгийн 100 сумд энэ оны улсын аврах шалралт тэмцээнийг одоо олохоор шийдвэрлсэн. Энэ шийдвэрийг өнгөрсөн оны 1 сард зохион байгуулагдсан цааны улсын аврагын тэмцээнээр шийдвэр гарсан. Тэрнээс хойш аймгийн засгийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж нийлээд ажлуудыг хийж өнөөдөр одоо тэмцээний эхний үедээ суулгаж байна. Энэ хугацаанд
манай зүүн гусмын ард иргэд нийтээрээ хилээд их ажил хийсэн байна. Энэ юуны ажлын ард бол энэ сумын хөдөлмөрчдийн агуу хичээл зүтгэл байгаа гэдгийг харахад таатай байна. Та бүхэнд маш баярлалаа гэж хэлье. Ингээд өнөөдөр энэ тэмцээнд оролцож байгаа хөрөлцөн ирсэн нийт 13 багийн 120 гаруй тамирчид 3 өдрийн турш энэ сайхан цасан зам дээр хурдгүйч спорт орчуулгын уулзах юм аа. Ингээд оролцож байгаа тамирчдаас амжилт хүсэж байна. Энэ улсын аврал шалралт тэмцээнд би энэ Улсын аймгийн зүүн говь сумаас анх 1979 онд анх удаа оролцож Улсын аймагт анхны одоо өсвөрийн медаль авчирч байсан. Энэ хугацаанаас хойш 35 жилийн дараа миний төрсөн нутагт миний уралдаж исэн дэвжин дээр улсын аврал шалралт тэмцээн явагч байгаад бол маш их сэтгэл өндөр байгаа. За энэ тэмцээнийг ноёдол нь 2013 оны өсвөрийн улсын аврал шалралт тэмцээн Орхон аймагт болоход би өөрийн биеэр очиж өөрийн төрлөх одоо аймаг төрлөх суманд авахын тулд бас одоо биеийн дэвсгэрийн газрын дарга төрмөн төгөөтэй хүмүүстэй очиж бас энд энийг нааша нутагтаа авах талаар бас ярилцж явж байсан. Тэгээ энэ байна биелэлээ олж одоо ингэж төрсөн нутагт 35 жилийн дараа одоо юм сайхан одоо оролдоон тэмцээн болж байгаад би маш их сэтгэл өндөр байгаа. Энд бол би маш их одоо нэг жил одоо би ондохгүй одоо энд оролцох юмсан, энийг үсгэх юмсан, энэ сайхан болох юмсан гэсэн ийм сэтгэлээр би урж ирсэн. Миний нутгийн ард түмэн бол ер нь спорт, урлаг одоо бүх төрлөөр одоо их сайхан одоо өндөр амжилт үзүүлдэг ер нь тийм авьяаслаг ийм одоо ард нь ялангуяа энэ цаны спорт бол энэ хөгжиж байгаа сумуудад бол би бас их үр дүнтэй явж гэнэ гэж үздэг. Энийг бас дэмждэг. Энэ талаас бол ялангуяа манай зүүн говь сумд бол цаг агаарын байдал хүмүүсийн хөөгтийн одоо бие үйлдвэрийн хүмүүжлийн одоо эсрэг дэсүүр амсалд байгаа нөхцлүүд маш их нөлөөлдөг. Тэгээ нэг хэсэг бол бас манай сумд бол цаны спорт бол бас жоохон одоо муу явж ирсэн. Тэгээ одоо бол сайн одоо эхлэн одоо сайн тавигддаг ингээ сайхан хөгжиж байна. Энд бол манай мэрэгжлийн биеийн тамирын багш нар энэ аял жуулчлал биеийн тамирын спортын газрын одоо мэрэгчлэлтнүүд бол маш их сайхан ажиллаж байгаа. Дээр нь одоо манай аймгийн засаг дарга бас одоо энд бол маш их одоо зүтгэл гаргаж одоо явж байгаад бол баяртай байна. Оюун болтоор орж ирсэн. Улсын тамирч оюун болтоор орж ирсэн. Олон өдрийн турш Улсын аймгийн зүүн говь сумын суманд болж өндөрлөж байна. Тус тэмцээнд оролцсон төв, хөрсгөл, үйл хангаа, уулган орхон, Сэдэнг, Завхан аймгаас тэмцээний хүндэтгэн хөлцөнөж оролцсон бүх баг тамирчдад баяр хүргэж байна. Тус тэмцээнийг амжилттай зохион байгуулж байгаа Улсын аймгийн зүүн говь сумын ажил чичээнгүй
이 төдөлшөлтөд тэмцээнийг өсөн суртал захиан байгуулалтын өндөр хэмжээнд явж амьдарч байгаад та бүхнээс аян төдлийн өндөр амжилт амьдралын хамгийн сайн сайхныг хүсэж байна. 14 оны Улсын аврал шалралт эсрийн санаа аврал шалралт тэмцээн өнжид онцтой болж өнгөрч байна. Нэгдүгээрт Улс аймгийн харьяат Улсын хэмжээний мастер Монгол Улсын 19 удаагийн аврал найдангийн Пүрүжав нэрэмжит болж байгаа онцлог байна. Мөн Улс Олимпийн жил буюу Сочигийн цагаан олимпиад давхцаж Улсын аврал явж байгаад мөн онцлог байна. Мөн Улсын аврагын танин тэмцээнийг Монгол Улсын баруун хязгаар Улс аймгийн зүүн сумна зохион байгуулж байгаа нь бас нэгэн онцлог байна. Энэ тэмцээнд оролцсон нийт тамирчидтай, дасгалжуулагч багш нартай спортын өндөр амжилт, эрүүлэг сайн сайхан бүхнийг Улс аймгийн иргэдийн төлөөлчдийн хурал засагдаргын тавгаазын нэрээс холон баяр хүргэе. Улс аймгийн мөртлөөр нэрсэн байна. За баг тамирчид Энэ удаагийн тэмцээнд манай аймагт 9 алт, 3 мөнгө, 3 хүрэл медальт аван нийт багийн дүнгээр 47 оноогоор 1-р байрыг эзэлсэн байна. Мөн 57 оноогоор Төв аймаг, 67 оноогоор Булган аймагт тус 2-3 дугаар байрыг эзэлсэн байна. Манай аймаг орон нутгаар төлөөлөн тус тэмцээнд амжилт оруулсан тамирчдаа баяр хүргэж амжилт хүсье. Энэ сар 15-наас эхлэн цахилгааны төлбөр 20 орчим хувиар нэмэгдэж 1 кВт цахилгааныг айл өрх 72 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллага уул уурхай олборлох боловсруулах үйлдвэрийн төлөх тарифыг 130 төгрөг болгох нь нэмэгдэх тухай засгийн газрын тогтоол батлагдсан байна. Баруун аймагт эрчим хүч нийлүүлдэг компаниуд эрчим хүчний үн тарифыг нэмэх хүсэлтэд эрчим үгийг зохицуулах хороонд гаргасан бөгөөд энэ сар 15-наас эхлэн цахилгааны төлбөр 20 орчим хувиар нэмэгдэх шийдвэр гарчээ. Дээрх шийдвэрээр Улс хувьд Баян Улгийн аймагт эрчим хүчний нэгдсэн үрдгийн албан татваргүй 1 кВт айл өрхөд 72 төгрөг, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад 105 төгрөг, уул уурхай олборлох боловсруулах үйлдвэрийн тарифыг 130 төгрөг болгон нэмэхээр болсон байна. За захилгааны төлбөр энэ сарын одоо 15-наас эхэлж нэмэгдэж байгаа гэсэн энэ одоо ямар ч бас нэмэгдэж байгаа вэ? Та тайлбар өгөх. За энэ баруун улсын эрчим хүчний захилгааны тариф бол энэ тариф 20 орчим хувиар нэмэгдэж байгаа. 20 орчим хувь бүтэц нь ямар очтой юм гэхээр хэрэглэгчдийн эрх аж хамгаалах нийгэмлэг шудраг урьдчилан хянах газраас бол нэг удаа л ард түмний өрөөнд төр ачаа ирүүлэхэд бол нэг удаа нэмэлтийг бол 20% дэшгүй байх ёстой гэсэн тийм заалт байт юм байна. Тэр даваа одоо 20 орчим хувиар нэмж байгаа. Тэгээд энэ баруун улсын эрчим хүчний тарифыг бол 20%-аар 14 оны 3 сарын 15-наас өдөөс эхэлж нэмэгдүүлэх шийдвэр гарсан байна. Тэгээд энийг манай хуучин мөрдөж байгаа тариф бол ер нь 2002 оноос хойш нэмэгдээгүй 12 жил болж байгаа. Тэгээд төвийн оройны зүүн бүсийн өмнөд бүсийн тариф бол 3 удаа хөдөлсөн байдаг. Энэ нь болохоор 2013 оны 6 сард гарсан төсөл гарааны тогтоолоор бол төвийн бүсд бол айл өрхөд нь 79 төгрөг нэмэг, аж ахуйн нэгж 105 төгрөг 60 мөнгөөр ингээд нэмэгдсэн байгаа байхгүй. Тэгэхэд манайх бол 60 төгрөг хийвэрэл байж байгаа. 12 жилийн дараа нэмэх шаардлага гараад нэмэх саналаа явуулсан. Тэгээд энэс илүү нэмэгдэх боломж байсныг тэгээд 20% гэдгийг баригдаа 20% нэмж байгаа шалтгаан. Тэгээд 2002 онд бид нар цахилгааны үн тариф батлагдсан тэр 60 төгрөг болсон. Тэгэд ер нь бусад юмнуудыг бол юу ямар хөө тарифтай ямар хөө юм байсан гэдэг бас үн тариф хэд хацуулт хийж бас хэлмээр юм байгаа л да. Энэ дээр төрийн албан агчийн цалин бол 2002 онд 71.3 мянган төгрөг байсан. Одоо бол төрийн албан агчийн цалин бол 700 гаруй орчим гарч байгаа. Энэ баг 10 дахин нэмэгдсэн. Амжиргааны доод түвшний орлого 2002 онд 26 мянган төгрөг байсан. Одоо 206 орчим төгрөг. Тэр үед 2002 онд тэр үед мах бол 821 төгрөг байсан. Одоо бол 6500-аас Увс аймгийн хэмжээнд
баруун биш төгрөг би ярьж байгаа. 1 литр бензин 383 төгрөг байсан. Одоо бол 1700 орчим байна. Ард нийт их хэрэгэлдэг үнс 80 бензин бол 1700 орчим төгрөг байна. Тэр үед талах 266 байсан. Одоо 800 төгрөг болсон. Тэгээ одоо байсан одоо манай эрчим хүчний энэ тариф бол одоо тэр юм өссөн байхад 2002 онд байсан 60 төгрөг айл өрхт байсан. Тэр одоо хэвээрэл байж байгаа. Тэгэхээр энэ юмны энэ тариф бол эцсийн юу хэлэх вэ? Цахилгаанаас болж нэмэгдээгүй юм байна мах зах эдэр үү тийм ээ. Энэ доктортой байж байгаа. Тэгээд манай баруун систем бол баруун 5 аймгийн 56 сумс өргөн газарт эрчим хүч түгээж борлуулж үйл ажиллагаа явуулдаг. Дотор нь 4 компани байна. Тулгаа компани, дөрвөний өсөн цахилгаан станц, Ховд аймгийн цахилгаан түгээгээс үлжээ. Баялгийн аймгийн шугамлалтын газар, Увс аймгийн цахилгаан түгээгээс үлжээ. Энд бол бид нар 350 хэд ажилт. Энд компани ерөнхий одоо борлуулалт нь бол борлуулалт хийгээд ерөнхий алдагдлын хэмжээд 13.4 тэрбум хэмжээний алдагдал болсон. Алдагдaltaй болсон. Тэр хэмжээний алдагдлыг нөхөхийн тулд татаас орлох шаардлага гарч байгаа. Тэгэхэд одоо энэ сүүлийн улсын төсвөөс энэ татаасыг бол нөх боломжгүй. Яг 13.4% тэрбум төгрөгийн татааснаас алдагдлаас 6.5 тэрбум бол татаасаар нөхцөхөөр төсөнд тусгацсан байж байгаа. Үлдсэн 6.9 тэрбум төгрөгийг нөх явж боломж байхгүй. Тэгэхээр энэ тариф бол хөдлөх шаардлага гарч байгаа. Энэ шаардлага гараад энд 1.4 тэрбумын төгрөг орж байгаа. Энэ 20% нэмэгдснээр бол 6.9-аас 1.4-ийг л бид нар оллоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ эрчим хүчний зохицол хорооноос эрчим хүчний баруун эрчим хүчний тарифыг дахин авч үзээд холбогдох тооцоо хийж хэрэгжтэй эрх хамгаалалт нийгэмлэгийн эрх хамгаалах хуулийн заасан дээд хэмжээ 20%-аар тарифыг өсгөх шийдвэр энэ удаад л гарч байгаа. Уг нэмэгдэл нь компани алд хэдийн шийдэх тодорхой үзүүлэхгүй гэдгийг бас хэлмээр байгаа байхгүй. Тэр нөгөө сая 1.4% орлого болоод тэр цаана нь одоо 5.4 тэрбумын алд хэдэл хэрэг нь тодорхойгүй яваад байгаа. Ер нь баруун үсгийн тарифыг 1 киловатт эрчим хүчнийг үнийн чөлөөлөд 1 киловатт үнийн хэр байх вэ гэдэг бид тоосч үзсэн. 204 төгрөг 80 мянгаар гарахаар байгаа байхгүй. Энэ одоо бодит ард түмээр очихаар зардална. Тэгэхээр энэ бол бид нар энэ байдлыг шинжлэх газар авч үзээд ард түмийн өрөөнд ногдох ачааллыг хөндрүүлэхэд бол одоо 72 төгрөгөөр тооцоож тогтоож өгсөн баг. Дундчаар энэ бол нэг одоо манай аймгийн хэрэглээ айлуудыг одоо 80 орчим хувь нь 150 орчим киловаттаас доошо хэрэглэдэг. Судалгаа баг. Тэгэхээр байрны айлууд 200 киловатт энэ хэрэглэдэг л да. 145 киловатт юм уу ингээд тооцож үзээд 150-аас доошо гэдэг 145-аар бид жишээ авч үзсэн. Тэгсэн нэг айлд бол 1980 төгрөгөд нэмэгдэж байгаа. Энэ 12 төгрөг нэмэгдснээр бол энэ бол болохоор тоо гэж бид нар ер нь судалгааны үндсэн дээр энэ боломжийн байна. 1000-2000 төгрөг. Харин цаашдаа бид нар алдагдaltaгүй ажил энэ чөлөөтэй тариф 210 төгрөг орчинд хүрнэ гэдгийг ард түмдээ нийт нөгөө хэлхэн зөв гэж үзэж байгаа. Яг одоо бид нар хэрэгжиж байгаа цахилгааныхаа өөрийнх нь өртөх нь 30%-ийг л бид төлж хэрэгжилж байгаа. Цаадах юм бол татаасаар явж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ ер нь харьцуултаар зүгээр газ шигэд өрөөл. Нэг айл 4 амбултны айл байл ихэд тэр айлд хамгийн багаар бодоход 2 гар утсаа. 2 гар утсаа гэж үздэг. Тэр зүгээр нэг гар утсыг хамгийн багаар хэрэглэхэд нэг 15,000 төгрөг сард төлдөг байх. 2 гар утсаар 30,000 бол явж. 150 киловатт эрчим хүч хэрэглэсэн айл одоо нэг ханшаар бол 11,800
880 төгрөг сард төлөхөр баг. Тийм юм хэлэхээр одоо эндээс бол хүмүүс нэг хөдөөт захиалгын тариф яагаад өөрчлөгдсөн бэ гэдгийг ойлгосон болов уу гэж бодож байна. Одоо бидний төлж байгаа захиалганы төлбөр нь 2002 онд тогтсон бөгөөд баруун бүс эрчим хүчээр хангахад алдагдaltaй ажиллаж байгаа юм байна. Тиймээс захиалганы төлбөрийг тодорхой хуваар нэмэгдүүлсэн байна. Энэхүү захиалганы төлбөрийн үнэнд 10 жил урьдчилалт ороогүй бөгөөд энийн захиалганы үн тариф өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлтөнд нөлөөлөөгүй нэгэн баталгаа юм байна. Өнөөдөр байгалийн А8-ын ургамлыг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна. Энэ өдрийг өнөөдрөөс эхлэн дэлхийн нийтээр байгаль дэлхийг хамгаалах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2014 оны 3 сарын 3-ны энэ өдрийг байгаль дэлхийг хамгаалах дэлхийн өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тунхаглажээ. Сүүлийн жилүүдэд ашигт малтмал олборлоготой холбогдуулан зарим голнуур А8-д ховордож байгааг экологийн тэнцвэрт байдал алдагдж байна. Тиймээс их орныхоос онгон сайхан байгалыг хайрлах хамгаалах ухамсарыг хүүхэд багчуудаа зааж сурах нь чухал юм а. Зарим нэр төрлийн А8-д ховордож өсөлтгүй болсон бөгөөд түүнийг өсгөж үржүүлэх зорилгоор хууль бус ан агнуур хийхийг хориглосон байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас 2013 оны 12 дугаар сард жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдрийг байгалийн амьтан ургамлын дэлхийн өдөр болгон зарласан. Улс хурлууд 14 оноос эхлэн тэмдэглэж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас байгалийн амьтан ургамлыг сурталчлах, ард иргэдийг мэдээлэлээр хангах, хамгааллын асуудлыг сайжруулах зэрэг олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Увс аймгийн байгаль орчны газар Увс аймгийн амьтан ургамлын тухай мэдээллийг цахим сайт, орон нутгийн телевиз мэдээллүүдээр сурталчлах, ард иргэдийг мэдээлэлээр хангаж, мөн амьтны тухай хуулийн сурталчлах зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Үүнээс гадна энэ дэлхийн өдрийг байгалийн амьтан ургамлыг одоо хамгаалах, амьд байгалаар бахарах, амьтныг хороохгүй байх, бие хороохгүй зэрэг уриатаагаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Увс аймаг байгалийн өрмөц сон тогтцтой тэдгээр хэмжээгээр биологийн төрөл зүйлийн ариун их нөөц баялагтай. Тухайн газар нутгийн экологийн тэнцвэрт байдлыг илтгэгч түлхүүр зүйлүүд жишээлбэл цоохор эрвэс, баданх өдөр, Азийн минж, голын халиу зэрэг илтгэгч зүйлүүд дэлхийд товрны ховор тооцогддог ан амьтнаар баялаг. Тийм ч учраас бид бүхэн хүүхд багчуудыг амьд байгалаар бахархах, ирээдүйд амьтнаар бахархаж зөв амьдралын хэмнэлийг одоо төлөвшүүлэх зэрэг сургалт сурчлагыг экоклубтай хамтран зохион байгуулж байгаа. За 2014 оныг байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас ахуйн зориулалтаар ан амьтан агнуулах байх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр одоо урд өмнө бол бид нэр зэрлэг гахаа бор өрөөсийг ахуйн зориулалтаар агнадаг байсан бол Увс аймагт 2014 онд ахуйн зориулалтын ямар ч ан агнагдахгүй гэсэн үг. Жишээлбэл иргэн та ойн зэрлэг гахааг хууль бусаар агнах юм бол сая 400 мянгаас сая 600 мянган төгрөгийн нөхөн төлбөр, нэг тарвагыг хууль бусаар агнах юм бол 360-аас 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, за тухайн анги ямар байдлаар алснаас шалтгаалаад хуулийн хэмжээнд торгуулийн арга хэмжээ тооцогдно. Жишээлбэл хөдөлмөрийн эслийн доод хэмжээг 2-5 дахин нугалж торгуулж төлдөг байгаа. Мөн экологийн эдийн засгийн үнэлгээгээр тооцоод эрүүгийн хуулиар хариуцлах хүлээлгч жишээтэй байгаамаа. За үүнээс гадна байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2014 оны 2 дугаар сарын 25-ны А61 тоо тушаалаар одоо бэлчээрийн хортон мэрэгчтэй биологийн аргаар тэмцэх зорилгоор хэрс үнэг шар үнгийг улс орон даяар 3 жилийн хугацаатай хориглосон. Мөн тарганы нөөц тодорхой хэмжээр өсөхгүй байгаа учраас таргыг агнахыг бас 3 жилийн хугацаатаар хориглолоо. Үүнээс гадна нөгөө барагчин охтны баас буюу тэр алтан барагчныг одоо үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэж экспортлохыг хориглосон шийдвэрүүд гарсан. Мөн одоо хэрийн төмөртэй төмрийн хураашилтын үед одоо халиун буугын ясан иврийг төвж бэлтгэхийг одоо 3 дугаар сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд хориглосон шийдвэрүүд гарсан байна. Тэгэхээр ард иргэдтэй хууль бусаар ан амьтан агнахгүй байхыг уриалж байна. Хүүхд багчуудыг бас амьд байгалаар бахархах, амьтныг хамгаалах арга хэмжээнд нэгдээсээ бие хороохгүй гэдэг уриалгыг одоо дэмжихийг та бүхнээсээ хүсэж байна. Байгаль дэлхийн гол мөрөн ширгэж ан амьтад товарцоор байгаагийн тэнцвэр алдагдаж сүрэлт хүрдэг. Тиймээс томчууд бид өөрсдөө их дэлхийг хайрладаг байж хүүхэд багчуудаа сургаж хүмүүжүүлэх ёстой. Үүний тулд их дэлхий эх орноо хайрлах, бахархах ухамсарыг хүмүүр төлөвшүүлэх чухал байна. Өнгөрсөн 7 өдрийн бие гарагт Монгол Ардын нам үүсгэн байгуулагдсны 93 жил эх орончдын өдрийг Ухтан урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулж өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Том хариуцлага их бүр унснаа босгож эхлэлээ өргөжлүүлэх том боломж гэж үзэж хүлээн авсан
(1921 онд их жанжин Сүхбаатар Монгол Ардын намын үүсгэн байгуулсан төвхтэй. Үүнээс улбалан жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг эх орончдын өдрийг болгонд тэмдэглэл өнгөрүүлдэг болсон байна. Монгол Ардын намын үүсгэн байгуулагдсан 93 жил эх орончдын өдрийг Угтан Увс аймагт Монгол Ардын намаас урлаг соёлын олон арга хэмжээг 2 өдрийн турш өргөн дэлгэр зохион байгууллаа. Үүнд үндэсний бүхэн барилдаан, теннис, цасны баяр, саксон бөмбөг зэрэг спорт арга хэмжээ зохион байгуулахаас гадна урлаг соёлын цэнгүүнд классик жим хамтлаг хүрэлцээр жайдаг урагшсан байна. Мөн дээрх арга хэмжээнүүгээр тэргүүний ажилт ахмад зүтгэлдэн эх орны төлөө хүндэт тэмдэг баярын бичгээр хийгээд өхөнийг шагнаж урамшуулжээ. Цасныхаа баярыг тэмдэгдээд амжилттай зохион байгуулж байна. Ингээд нийт уламжлалуудаа Монгол Ардын намын 93 жилийн эх орончдын баярын халуун мэндийг хүргье. Уламжлалуудаа Монгол Ардын намын 93 жилийн эх орончдын баярын халуун мэндийг хүргье. Ингээд манай улаан сумын 13-р өнөөдөр цасныхаа баярыг тэмдэглэж байна. Өргөн дэргээ сайхан тэмдэглэж хагаад нийт уламжлалуудын нэрийн өмнөөс болон 4054 гишүүний нэрийн өмнөөс халуун баярыг хүргье. Монгол Ардынхаа намын 93 жилийн түүхэд он баярыг тохиолдуулан өнөөдөр намын гишүүд Ахмад гишүүд үеийн гишүүд дэмжигчид маань улаан ууландаа гарч ирсэн намынхаа баярыг тэмдэглэж байгаад баяртай байна. Их сайхан болж байна. Одоо энэ та нүхтэн намынхаа баярын мэндийг дэвшүүлж байна. За баярлалаа. За ингээд Увс аймгийнхаа нийт Монгол Ардын намыг дэмждэг намын гишүүд та бүхэндээ Монгол Ардын нам улс руу өнгөшөө Монгол Ардын нам үүсч өгсөн 93 жилийн ой болон эх орончдын баярын халуун мэндийг хүргье. Ингээд намынхаа өнөөдөр бид нар эх орончдын баяранд энэ сайхан чандан улаан ууландаа энэ сайхан агаарт бүгдээр ингээ нэг өдрийг хөвгчлээ сайхан өнгөрөөж байна. Ингээ нийт намын гишүүдэд энд итгэвчтэй оролцсон бүх намын гишүүдэд баярлалаа. Цаашид бүгдээр бидний ялагдал бол ялалтын их үндэс юм аа. Та бүгдтэй ажлын амжилт сайн сайхан мөхнөгсөн өрөөё. Мөн саяхан Увс аймаг дахь Монгол Ардын намын 30 дугаар баг хурал өндөрлсөн бөгөөд тухайн намын бүтэц бүрэлдэхүүн шинжлэгдсэн Увс аймаг дахь Монгол Ардын намын хорон даргаар Бат сайхан, Дэд даргаар Насанбат, Банчинхүү, Батболд нар томилогдлоо. Мөн тэргүүлэгчээр Оюун, Хилэнбаатар, Нэмсанбу, Баяр Жаргал, Баатар сан, Пүрөвжав, Шинэхүү, Төгсболд, Мигмүр сурнаар сонгогдсон байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас хүүхдүүдийн суралцах таад орчин бүрдүүлэх тэдний мэдээллийг практиктээр баттгах зорилгоор манай аймгийн 3 сургуульд хим физикийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. Ингэснээр хүүхдийн сурах хүсэл эрмэлзэл нэмэгдэх, мөн хим физикийн хичээлийг ойлгоход илүү дөхөн болно хэмээн үзэж байна. Хүүхдүүдийн суралцах таад орчин бүрдүүлэх тэдний сурах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх зорилгоор манай аймгийн зарим сургуульд хим физикийн лаборатори тогтчуулахаас гадна хөгжийн кабинетийн тоног төхөөрөмжийг боловсрол соёл шинжилгээ ухааны яамнаас нийлүүлсэн байна. Үүний нэгэн зохицолбор 1-р сургуулийн дуу хөгжмийн ангид ухаалаг самбар гучин ширхэг үлээвэр пиано хөгжмийг бэлгэлсэн байна. Ингэснээр хүүхд бүр хөгжих тэдний хамтын ажиллагаа бэхжүүлэх боломж бүрдэх юм байна. За өмнө физикийн хичээлийг бол бид нар онлайн үднээс бол үзэж харах юм байхгүй. Хүүхдүүд бол зөвхөн төсөөллөөр л хүүхдүүд хичээл заадаг байсан. Одоо энэ баг тон төхөөрөмж авснараа бид нар бол ерөнхийдөө бол хүний хүүхдүүдийн нүдэн дээр туршилтын хийж үзээд онлыг нь одоо туршилтаар одоо баталж ингэж заах болсноор их ач холбогдолтой байгаа. Тэгээ энэ багцнуудын бол хамгийн давуу тал гэвэл ерөнхийдөө бол техникийн одоогийн техникийн дэвшилт талуудыг ашигласан. Тэгээд хүүхдүүдэд бол ил харагдахаар хамгийн гол нь. Бид нар бол туршилт хийлээ гэхэд бол ширээн дээр хийлэхэд бүх хүүхдүүд бол ажиглах боломж бага байдаг. Тэгвэл энэ туршилтын багцнуудыг хийхэд бол хүүхдүүд бүгдэнд нь ажиглагдах боломжтой. Ийм
багжууд ирсэн хүлээж авсан. За манай сургуульд шинээр химийн лабораторийн тоног төхөөрөмж ширээ ирсэн. За дээрээс нь сорох шүүгээ ирсэн байгаа. Тэгэхээр бид нар энэ ирсэн багш төхөөрөмж бүх зүйлээ төрөөчөөс нь угсраад туршилтыг хэрэглээ явж байна. За манай сургууль шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд маань тэр зүйлийг бол хэрэгжүүлж явж байгаа. Манай заах аргын нэгдлийн багш нарын хувьд бүгдээрээ хамтраад яг энэ шинжилсэн хөтөлбөрийнхаа дагуу судалгаад хичээлээ явуулаад бүгдээрээ нэгнийхээ хичээлд ээлжилж суугаад тэр заасан хичээлээ дараагийн ангид дахин заах байдлаар ингээд хөтөлбөрөө сайжруулах байдлаар ингэж хичээлж явж байгаа. За ер нь бол манай сургуулийн хувьд бол бас нэг сүүлийн хэдэн жилээс улбаас нэг төвхөн амжилттай аймгийн хэмжээнд бол ерөнхийдөө тий бүх талаараа бол сайн явж байгаа. За тэр сайн явж байгаад маань энэ лабораторийн тоног төхөөрөмж ирсэн байна уу шүү илүү нэмэр хувиа оруулах байхаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ одоо энэ яг хөдөө орон нутагт бол ялангуяа манай аймгийн хэмжээнд хамгийн анхны одоо химийн лабораторийн ийм яг химийн бодис тесвэртэй ширээ ирсэн байгаа. Тэгээ зориултын бас яг химийн бодис тесвэртэй тийм цорготой гоожур ирсэн тэрийг бид нэр сурвалжлаад одоо ингээд сургалтанд хэрэглээд ингээд явж байгаа. Тэгээд Снэн тоног төхөөрөмж ирвэ бас одоо ямар төрлийн юм? Тий одоо дөнгөж сая ирсэн яг энэ засгийн газраас өгч байгаа юунд бол багшийн ширээтэй нийлээд 7 ширээ ирсэн байгаа. Бүгдээрээ яг 1 мм-ийн цуцаанд химийн бодис тесвэртэй юм хамгаалтын тэгээд зориултын хүүхдийн яг нас биенийхэн онцлог тохирсон ийм ширээ байж байгаа. За тэгээд тэрийг дагалдаад ингээ багаар ажиллахад зориулсан 7 яг багштайгаа бас нийлээд 7 ийм багш төхөөрөмжүүд ирсэн байгаа. За тэр багш төхөөрөмжүүд бол яг энгийн анхан шатны туршилтуудыг яг дунд сургуулийн хэмжээний туршилтыг явуулахад ерөн боломжийн нэм төвшний багш төхөөрөмж ирсэн гэж ингэж ойлгож байгаа. За яг хөө зарим нэг нь бол өмнө байгаа зүйлтэй давхардаж ирсэн байна лээ. Гэхдээ ерөнхий хэрэглээний хувьд авчирсан бол сүүлийн үеийн технологиг ашигласан ийм багш төхөөрөмжүүд ирсэн харагдчихлээ л дээ. Манай аймгийн Улаангой сумын төгсөлбөр 1 2 дугаар сургууль, Увс Эрдэнэ махлах сургууль хим физикийн туршилтын тоног төхөөрөмжөөр хангасан байна. Байгалийн шил тиймээс дэлхийн жишгт нийцсэн тоног төхөөрөмжтэй болсноор суралцагчдын мэдлэг чадвар дээшлэх, мэдлэгээрээ дэлхийн түвшинд өрсөлдөх нэгэн боломж нэгдэж байна. Мөн сонсож хичээлдэг хуучны арга барилаас саж шин дэвшил технологитой хослон суралцах давуу талтай болж байгаа юм байна. За манай сургууль боловсрол шинжилгээ ухааны яамнаас та бүхний бас хөгжмийн боловсрол ийм маш том хөрөнгө оруулалт хийж энэ хөгжмийн ухаалаг самбар ирсэн байгаа. Тэгээд мань та бүгдийн өмнө байгаа энэ хүлээдэг пиано гэдэг хөгжим 30 хүүхдийн тоогоор ирсэн байгаа. Тэгээд бүгдээрээ энэ багш нараараа энэ сайхан ухаалаг самбараар хичээл заалгаад бүгдээрээ хөгжмийн боловсрол эзэмшихийг та бүхнээсээ хүсье. Тэгээд багш нартай энэ ухаалаг самбарыг гардуулж өгье. Ухаалаг самбарыг бол хөгжмийн хичээлд ашиглах айгуу төхөмтэй багш нарт айгуу хялбар болж ирж байгаа. За тэгээд хүүхдэд тоглож байгаа дуу, хүүхдэд зааж байгаа дуугаа жишээлбэл эндээ давхар тоглоод эндээ давхар бичээд бичлэгээ ашиглаад дуугаа давтаа заагаад авах боломжтой. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд манай сургууль одоо энэ авьяас хөтөлбөрийн хүрээнд одоо энэ боловсрол шинжилгээ ухааны яамнаас энэ хөгжмийн ийм ухаалаг самбар ирсэн байгаа. Тэгээд ийм нэг ангийн одоо ийм 30 ширхгийг үлээдэг пианогийн хөгжим ирсэн байгаа. Тэгээд энэ хөгжмийг одоо хүүхдүүдэд заахад энэ самбар одоо маш их төхөмтэй одоо яг л ингээд бодитоор одоо ингээд бүх хүүхдийг одоо сургах боломжтой. Тэгээд би өөрөө бас нэг Япон орнд энэ хөгжмийн боловсролын олгож байгаа талаар бас судалгаа хийгээд ирсэн байгаа. Тэгээд ерөөсөө бүх хүүхдүүд л хөгжмийн боловсрол эзэмших ёстой гэдгийг одоо ингээд бас судалж мэдээд манай сургууль одоо энэ юу хэрэгжүүлэхээр бүх ангиудтай ингээд энэ бишгүүргээ хөгжим авахруулж байгаа. Тэгээд манай энэ Эрдэнэтийн агштай 3-гийн ангийнх нь эцэгчүүд нь бас ингээд дэмжиж туслаад хуваараа энэ хүүхдүүд хүүхд болгоны өөрсдөө энэ бишгүүр хөгжим авсан байгаа. Тэгээд одоо эхний ээлжинд одоо 3 нотны хэмжээний одоо дасгалуудыг одоо ингээд үзээд явж байгаа. Одоо бусад бүх ангиуд маань энэ үлээдэг бишгүүр хөгжмийг бүр ингээд аваад бүх хүүхдүүд энэ хөгжим одоо энэ шинжилсэн сургалтын хөтөлбөрийн бас энэ агуулгад байгаа 3-5 дугаар ангид бишгүүрээр хөгжимдийгээд тэгээд энэ юуг одоо бүгдээрээ ингээд хэрэгжүүлэх үүднээс манай дуу хөгжим багш нар маань бүгд ингээд хамтын ажиллагаатай бүх ангиудтай ингээд энэ хөгжмийг авч хүүхдүүдэд бүгдийг ингээд хөгжмийн боловсралтай шинжилсэн сургалтынхаа юуг энэ авьяас хөтөлбөрийнхаа юуг ингэж бүр ингээд бодит болгож ажиллахаар ингээд зорилго таваад явж байна. Одоо тэгээд эхний
энэ ээлжинд энэ 3-ын гэгхэн бишгүүр авсан бол энэ яамнаас одоо энэ 30 хүүхдийн энэ үлээдэг пиано ирсэн энэ лагвжа багштай 3-ын А ангийнхны энд одоо сонгогдсон байгаа. Тэгээ 2 ийм үлээдэг хошуутай тэгээ дулмаа багштаас 2-ын А ангийнхан бас энд хамрагдахаар болсон. Ингээ 2 ангийг энэ хошуугийн солиод ингээд ээлжлээд энэ 2 ангидаа үлээдэг пиано нөгөө бусад 3 4-р 3-аас дээш бүх ангиудтай болохоор энэ бишгүүр хөгжмөө ингээд зааж хөгжмийн ер нь ач тустай хөгжим сурснаар ямар ач хөгжим сурснаар ерөөсөө хүүхдүүд ингээ бүх хүүхдүүд ингээ нэг зорилготой нэг зүйлийн төлөө ингээ хүсэлт эмүүлэлтэй болох л одоо юутай одоо хүүхд болгон хувь хувиа хичээхгүй бүгдээрээ тэр аяыг гоё тоглохын бол бүгд ингээ тэр бүх хүүхдүүдийн сэтгэл зүрх одоо тэнд явах учраас одоо эцсийн эцэстээ хүмүүжлийн маш тийм том ач холбогдолтой л гэж үзэж байна. Автомшлогыг 1 сарын 1-ээс явуулж байгаа бөгөөд жолооч нар үргэлжлэх хамрагдахын тулд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх шаардлагатай юм байна. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцох бүрэн эрхтэй болох юм байна. Манай аймгийн хэмжээд одоогийн байдлаар аймгийн серийн дугаартад 9500 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Автомашины тоо жил дунджаар 1100-аар нэмэгдэж байна. Ингэснээр иргэдийн амьдралын баталгаажих түвшин нэмэгдсэн мэт боловч эсрэгээр олон цэрэг үр дагавартай байж болох талтай. Жишээ нь эрэлт хэрэгцээгээ дагаад зарим нэг төрлийн бараа бүтээгдэхүүнээ нэмэгдэх болон зам дээр бас гэмтлийн тоо нэмэгдэх зэрэг олон цэрэг үр дагавар бий болгож байна. Тиймээс техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор улс даяар 1 сарын 1-ээс эхлэн автоончлогыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь жилийн турш үргэлжилдэг байна. Автоончлогын хамрагдсанаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулж гарсан эвдрэлд гэмтлийг онцлуулах үнд замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болох юм байна. Үржлэг онцлогоонд хамрагдахдаа техникийн бүрэн бүтэн байдал холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлэх бөгөөд хөдөө сумд 4 сарын 20-наас эхлэн 6 сарын 15-ны хүртэл явагдана гинэ. За юуны MBC телевизийг үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Автотөрийн үндэсний улсын төсөл төлбөрийн газар маань Монгол Улсын засгийн газрын 2013 оны 10 сарын 5-ны өдрийн хуралдаанаар төрийн өмчт аж ахуйн тооцоод улсын төлбөрийн газар болсон байгаа. Байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа маань тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар болох мөн автотөрийн тухай хуулийн 17-гийн 1 заасны дагуу тээврийн хэрэгслийн техникийн хяналт онцлогоо хийх, хот хоорондын болон улс хоорондын зорчигч тээвэр, ачаа тээвэр, шүүдэн тээвэрлэлтийг зохицуулан зохион байгуулах үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тээврийн үндэсний төвийн Ус аймаг гэдэг салбарт 2013 оны 8 сард явуулын онцлогооны тоног төхөөрөм суурилуулсан 42 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай болж парк шинжилгээ хийгдсэн. Энэ явуулын онцлогооны тоног төхөөрөмж маань суурин тоног төхөөрөмжөөр хийгдэж байгаа бүх онцлогоо хийдгээрээ онцлог. Одоо энэ хавраас бид бүхэн энэ явуулын онцлогооны тоног төхөөрөмж суурилуулсан машинаараа хөдөө сумдаар үйлчлэл онцлог хийнэ. Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч тээвэрчтэй анхааруулж хэлэхэд та үйлчлэл онцлогоонд хамрагдахдаа юун төрлийн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан байх шаардлагатай. Нэгдүгээрт нь тухайн тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, гадна дотны өнгө үзэмж, гэрэлэн дохой, гэрлийн тусгал мөн утаа хайлт тийм ээ. Тэгээ тэнхлэг тохроо гэх мэт үзсний дараа манай онцлогооны төв дээр ирж үйлчлэг онцлогоонд хамрагдана. Тэгээд үйлчлэг онцлогоонд хамрагдаад хэрвээ тэнцсэн тохиолдолд 2015 гэсэн наалт өгөөд тээврийн хэрэгслийн хэрэгслийн дээр тамгадарна. Энэ наалт маань ямар учиртай гэхээр тухайн тээврийн хэрэгслийг 2014 онд замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь олгож байна л гэсэн үг нэг өсөн дөө. Хэрвээ тээврийн хэрэгслийн үйлчлэг онцлогоонд хамрагдаагүй бол тийм ээ тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Хэрвээ замын хөдөлгөөнд оролцохоор бол заавал үзлэгт орж үзлэг онцлогоонд орсны дараа тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй болдог. Тухайн тээврийн хэрэгслийг ашиглахгүй болсон тохиолдолд тийм ээ тээврийн хэрэгслийн эзэмшигч маань тээврийн хэрэгслийн гэрчлэгээ иргэний нэмлэх татврын улсын байцаагчаас тодорхойлт тэгээд тухайн тээврийн хэрэгслийн дугаар номер авчирсны дараа бид бүхэн өртгөлийн нэгдсэн сангаас тухайн тээврийн хэрэгслийн хасалт хийдэг. Ус аймгийн хэмжээнд Ус аймгийн сээр дугаартай тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийн санд 9500 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Энэ маань жилд дунджаар Ус аймагт 1100 орчим тээврийн хэрэгсэл нэмэгдэж байна гэсэн үг. Сумуудаар наваад үзэх юм бол хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй сумаар Тэс сум, Тариалан сум, Наранбулаг сум, Сагил, Өндөрнга гэсэн сумд хамгийн олон тээврийн хэрэгсэлтэй сумдаар бүртгэгдсэн байгаа. Хөдөө сумд ер нь автоончлог хэдийнээс хэдийн хооронд одоо явж үргэлжлэх. За хөдөө сумдад 2013
Аймгийн засаг даргын захирамж 2014 оны 1 сарын 13-ны өдрийн А17-д захирамж гарсан. Захирамжийн заасан хуваарийн дагуу хөдөө сумуудад өсөлт онцлогоо маань 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд явагдана. Энэ хооронд улаан сумд өсөлт онцлогоо явагдахгүй. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч тээвэрчт маань 4 сарын 20-наас өмнө ирж өсөлт онцлогоонд идэвхтэй хамгахдахыг бас уриалж байна. Аяслаг уран бүтээлчдийн бүтээсэн хүний 6 дахь мэдрэхүйн тухай өгүүлсэн Сэтгэхүйн уран сайхны хөлтрэг кино энэ сарын 3-4-ний өдөр манай Орд хөгжимч жүжигний театрт гарахаар болжээ. Улс аймгийн Улаан улсын Орд хөгжимч жүжигний театрт энэ сарын 3-4-ний өдрүүдэд хөлтрэг Сэтгэхүйн дараамын уран сайхны кино хүрэлцээрлээ. Тусгэнэг чадварлаг аяслаг уран бүтээлчд тойрохоос гадна хүний 6 дахь мэдрэхүйн харуулсан өрмөц бүтээл болсон байна. Тиймээс үзэгч та бүхнийг Орд хөгжимч жүжигний театрт хүрэлцээрж хөлтрэг уран сайхны киног үзэхийг урьж байна. 2013 оны 11-р сарын дундуур Улаанбаатар хотод нээлттэй хийж байсан хөлтрэг кино маань увсын үзэгчдтэй буюу улаан гомчуудаа 3-р сарын 3-4-ний өдөр гарахаар хүрэлцээрлээ. Тэгээд кино маань бол сэтгэхгүй аимшигын гэдэг жанраар хийгдсэн ийм кино байгаа. Сэтгэхгүй аимшигын жанраар хийгдсэн хэдий боловч бас одоо ингээд хүүхэд үзэхэд ч гэдэм үү эсвэл одоо том хүн үзсэн ч хэлээ нэг тийм учиргүй одоо үзэхэд тохиромжгүй тийм ёс бус үг хэллэг хүчирхийлэл цус нүж хууль бус үйлдэлүүд ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлс бол кинонд минь их байхгүй. Ерөнхийдөө бол үеийн үр гэж юу вэ те хүмүүс одоо бидний чинь одоо 5 мэдрэхүйтэй гэж ярьдаг штэ амтлах үнэрлэх сонсох харах те 6 дахь мэдрэхүй юу тэр 70 одоо мэдрэхүйд зүүн совын гэж ярьдаг штэ. Тийм зүйлд хүмүүст одоо мэдрэгддэг тэр зүйлсийн тухай өгүүлсэн үеийн үр гэж юу гэдэг тухай өгүүлсэн иймэрхүү уран бүтээл байгаа. Тэгээд киноны маань уран бүтээлчдийн тухайд бол киноны маань ерөнхий найруулагчаар улсын драмын эрдмийн театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Болд Эрдэнэ ажилласан. Киноны зохиолч нь бол Болормаа гэдэг зохиолыг бичсэн. Киноны хөгжмийг бол одоо Алтуурах хамтлагийн хөгжимчин Соёлын тэргүүний ажилтан Эрдэнэ бат гэдэг ийм уран бүтээлчдийн баг ажилласан. Жүжигчдийн тухайд бол одоо Монгол улсын гавьяа жүжигчин Төрийн Саярхал Төмөрбаатар, гавьяа жүжигчин Оюун дээр Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Яалалт, залуу жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Доолгоор гэдэг чадварлаг уран бүтээлчдийн баг хамт олон ажилласан. Ийм бүтээл одоо тэгэл усчуудад гарч одоо шүүрийгээр ирсэн байна да. Одоо 3-4-нд хідээс хідэн цагийн хооронд одоо кино гарах бай тасалбарын хувьд явна да. 3-4-нд буюу өнөөдөр маргааш 16, 18, 20 цагуудаас гарахаар байгаа. Тасалбарын тухайд бол том хүн 4,000, хүүхэд 2,000 төгрөгөөр үзэгчдийн хүртэл болно. Тэгээд бас усчуудаа бүхнийг хүрэлцэн ирж бас бидний хийсэн уран бүтээлийг сонирхож өөрсдөө нэгийг ухаарч хоёрыг тунгааж бас өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ өгч санал шүүмжээ харамгүй хэлээрэй гэж хүсэх байна. Хэсэг хугацааны реклам сурталчилгааны дараагийн бизнес мэдээлэл хөтөлбөрийн өгслийг хөл авчирсан нь.